Аз номхон далайн орныг бид авч үзэх хэрэгтэй. Asia Pacific region. Монгол бол ирээдүйд өсөн дэвжих асар том амбицтай улс. Huge aspiration of growing in the future. The airport, the new international airport. Чингис хаан олон улсын нисэх буудал бол Монголыг олон улсад хөл тавих гол гүүрэн гэж хэлж болно. For the country to open internationally. The key trade and commercial. Монгол улсын худалдаа эдийн засгийн голлох түншүүд Аз номхон далайн бүсэд байдаг. And I think it will continue to be Цаашдаач хэвээрээ байна гэж бодож байна. in the future. Харин агаарын тээврийн үднээс аваад үзвэл some countries that will be growing very fast. In addition, Монголтой айл хэдийн шууд нислэгтэй бүгд найрамдах хятад ард улс, Турк, Орос зэрэг улсуудаас гадна хурдцтай өсөн хөгжиж буй зарим улсууд бий. and we will have India, we will have Жишээ нь Филиппин, Вьетнам, Индонез зэрэг улсууд маш хурдцтай хөгжиж байна. to grow also very fast. So it's time for Тиймээс Монгол улс ч бас одоо байгаагаас илүү олон улстай холбогдох цаг нь ирсэн. even more than it has done so far. So Mongolia faces Монгол улс эрс дэрс уур амьсгалтай улс. Энэ утгаараа хүйтэн төсвөртэй нисэх бодол барих чиглэлд олон улсын нисэх бодлуудын холбоо Монгол шиг хөгжиж байгаа эдийн засгийн улсуудыг ямар байдлаар дэмжиж байна вэ? airports. Well, it's a very good question because Их чухал асуулт байна. Яагаад гэвэл Монголын цаг уурын сорилтууд үргэлж байсаар ирсэн. the climate change. Then Дээр нь нэмээд уур амьсгалын өөрчлөлт сорилт болж байна. to the conclusion that you have to carefully assess the risk and take Иймд тухайн эрсдлүүдийг нарийн тодорхойлж, дасан зохицох арга хэмжээ авах шаардлагатай болдог. ACI is running a study to provide its members, including Nubia. Бид энэ чиглэлд судалгаа явуулж, гишүүн орнуудаа тухайн эрсдлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход нь тусалж байна. Of course, there is also more that we can do by leveraging the value of our airports community. Мөн ижил сорилтуудтай нүүр тулаад байгаа дэлхийн бусад нисэх буудлуудын туршлагаас суралцах боломжч бий. Similar challenges. Монгол улс нь Оросын албаны улс, бүгд найрамдах хятад ард улс гэсэн хоёр том улстай хилдэг урмыз байршилтай орон. Монголын бүс нутгийн транзит болох боломжийг та ямар байдлаар үнэлж байна вэ? Үүнд хүрэхийн тулд Монгол шиг улсууд ямар алхмуудыг хийх шаардлагатай вэ? There is certainly it's a very intriguing objective Энэ бол маш сонирхолтой зорилт. Бас ийм зорилт тавьсан цорын ганц улс нь Монгол биш ээ. for the future. I just come from India and Би саяхан Энтхэгт очсон. to add to Delhi Энтхэг улс Дели хотыг бүс нутгийн занглаа төвцгийг олохоос зорж байгаа. transfer passenger platforms. So but Mongolia in terms of its Харин газар зүйн хувьд Монгол улс Аз болон Европыг холбох гүүр болоход төгс зохицгүйц байршилтай. between the East and Europe. Эдгээр бүсүүд нь ирээдүйд ч мөн хамгийн хурдтай өсөх бүс нутаг хэвээрээ байх болно. To grow the most in the Ялангуяа Азийн бүс. especially Asia. So it is again Иймд Монгол улс дэд бүтцээ хөгжүүлэх нь зүйтэй. the infrastructure. You also set the right operations. Мөн үйл ажиллагаагаа зөв зүйтэй явуулж, агаарын тээврийн компаниуд болоод зорчигчдод сайн сэтгэл үлдээх хэрэгтэй. So as Mongolia seeks increase Монгол улс нислэгийн чиглэлд давтамжийг нэмэгдүүлэхээр зорж байна. Иймд Монголын нисэх бодлууд дэлхийн агаарын тээврийн компаниудыг өөртөө хэрхэн татах боломжтой гэж харж байна. barriers. You need the right partnership with the Юун төрөнд бодлого тодорхойлогчид болон засгийн газартайгаа маш бат бөх хамтын ажиллагаатай байх шаардлагатай. the right bilateral agreement. Өөрөөр хэлбэл хоёр улсын засгийн газрууд оновчтой гэрээ байгуулах замаар холболтыг нэмэгдүүлнэ гэсэн үг. You need more routes, you need more destinations. Мөн нислэгийн давтамж, чиглэл, хүрэх газруудыг олшруулах хэрэгтэй. The right operations local. Үүнээс гадна дотоод дахь үйл ажиллагаагаа зөв захиан байгуулах нь маш чухал. To have the right operations with the air traffic control. Тухайлбал агаарын хөдөлгөөний хяналт, And with the агаарын болон газар дээрх ажиллагаа нь зөв оновчтой байх ёстой. Airports Council Нисэх буудлуудыг дэлхийн бусад нисэх буудлуудын туршлагаас суралцах боломжийг олгох нь олон улсын нисэх буудлуудын холбоо болон бусад ижил төрлийн байгууллагуудын гол үүрэг юм. So according to IATA, Олон улсын агаарын тээврийн холбооны 2025 оны тайлангаас харуул дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбарт маш өөдрөг хүлээлттэй байгааг харж болохоор байсан. first time global air passenger will exceed 5 trillion. Дэлхийн хэмжээнд агаарын тээврээр зорчигчдын тоо анхудаага 5 тэрбум давж, салбарын нийт орлого 1.8 доллар давна гэдгийг тодтогсон байсан. 2020 Та 2025 оны төлөвийг ямар байдлаар харж байна? За мөн Монгол шиг хөгжиж байгаа орнуудын хувьд гол сорилтууд нь юу байх вэ? Well, Asia Pacific in general is the region. Аз номхон далайн бүсийн агаарын тээврийн салбар хамгийн өндөр өсөлттэй байх төлөвтэй байгаа. Forecast
Олон улсын нисэх буудлуудын холбооны зүгээс энэ бүсийн агаарын тээврийн салбарын өсөл энэ онд 7% гарна гэж таамаглаж байна. Үүнд Монгол улс ч багтаж байгаа. Гэхдээ 2025 онд тодорхой сорилтууд ч байх болно. Жишээ нь тарифтай холбоотой асуудлууд, геополитикийн уртцдмал байдал, нислэгийн хязгаарлалтууд. Үүний нэг жишээ нь энтгэг Пакистаны хооронд үүссэн агаарын хилтэй холбоотой маргаан. Ийм нөхцөл байдлууд шийдэгдээсэй гэж бид хүсэж байна. Харин дунд болон урт хугацааны төлөвийг харахад бид энэ салбар өсөлтөд хадгална гэдэгт итгэлтэй байна.